Бид бас анхдагч хуулийн төсөл өргөн бариад банкны ороогоор хилцүүлэгдээд дараа нь чуулганаар орж хилцэсгээ шийднэ. Хуулийг дагалдаж нэлээд олон журам стандартууд гарна. Тухайлх юм бол зөвшөөрлийн хууц гэдгийг бид ярил л да тийм ээ. Бачуулгын эмчтэй холбоотой гарч ирсэн асуудал бол зөвшөөрлийн хууцсан дээр дутуу бүртгэлээ гэж бичиж байсан боловч ажил зохион байгуулж байгаа 80 гаруй иргэдийнхээ ажилчдынхаа өмнөөс хариуцлага хүлээж л гарсан. Энэ тогтолцоог илүү тодорхой болгож өгч байгаа давуу талтай. Тэгээ өмнөх байгаа хуулиараа бол нийгмийн даатгал төлөгчийн өмнөөс нийгмийн даатгалын сангаас хэрвээ ямар нэг муу зүйл болох юм бол донор болсон тохиолдолд оршуулгын зардлын даахаар заасан. За өнгөрсөн энэ олон нийтийн анхаарлыг татаад байгаа нөхцөл байдалд бол тухайн талигаач ажил эрхэлдэггүй байсан учраас нийгмийн татвар төлөгч биш байдаг гэдэг утгаараа нийгмийн даатгалын сангаас оршуулгын зардлыг гарах боломжгүй байсан. Тэгвэл бид энэ хуулиндаа даатгуулагчаас үл хамааран хэрвээ амьгүй донор болох юм бол оршуулга цалингийн доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж олгохоор оршуулгын зардлын нөхөн олгоор олох ийм заалт оруулж өгч байгаа. Ингэснээрээ бас хэдийгээр бид авлахгүй өглөг за дээрэс нь ямар нэг шан харамж авахгүйгээр эрхтнээ шилжин сул үйл ажиллагаанд оролцох боломжийг олгож байгаа ч гэсэн ядаж оршуулгын зардал тайлгарлын тэр санхүүжилтийг нэлээд тодорхой бодиттой болгох юм заалт оруулж өгсөн давуу талтай.